За. За чи басаа тайлбараас. Бусдууд нь сонсон шүү гэж та. Бодолтой хараад. Нэг хүүхдээ хана 1.5 гэж нэрийг 34 1.5 30-таа үлжээд тэгээд 45 за хэмжээгийн бичин шүү дээ. 45 нь ямар вэ? Талбайг олж байгаа учраас тийм үү? За хэмжээгийн бичин. Зүйтэй хэмжээгээ гүйцээгээ бичиж шүү дээ. 45 м². За та нар бусдууд нь санд нээж гэнэ үү? За 45 м² талбайтай анги суух хэвээр 30 хүүхэд юм байна тийм үү? Тэгэхээр ямар зөрүү вэ? Зөрүү байна уу? За зөрүүг нь олоодох шүү дээ. Талбайд утагдж гэнэ үү? Эсвэл үлдэж гэнэ үү? За зөрүүгөө олсон хүүхэд багштай гараа өргөө хэлчих. За чи басаа хэлээрэй шүү дээ. За бусдууд нь өөрийнхөө бодолтой харьцуулна шүү. За чанга дугаар хэлж шүү. Суудагаа 48 м²-аар м²-аас сэний хасны 45 м²-аас 3 м². За 3 м² илүү байна уу дутж гэнэ үү? Илүү байгаа учраас бид нар яг тохирсон ангидаа сууж байгаа маань тийм үү? За анги маань ийм талбайтай ийм хэмжээтэй юм байна. Анги маань тохирчлоо тийм үү? Тэгсэн чинь сая ингээд хүмүүс олон суугаад анги маань халуун байгаа учраас багш нь цонхоо онгоолгох. Цонхоор юу орж байгаа бол? За агаар орж байгаа тийм үү? За хэдүүлээ сайхан агаартай ангид суунаа. За агаартай ангид суу. За энэ анги маань ямар хэлбэртэй вэ? Бит гээд ямар бит хэлбэртэй вэ те? Бит гэж байгаа шүү дээ. Ямар бит хэлбэртэй вэ? За чи хэлэр. Куб хэлбэртэй байна уу? Энэ хэмжээ өгөгдсөн байгаа тийм үү? 8 6 гэдэг. Тэгэхээр ямар өмнө үтсэн бит ямар бит хэлбэртэй байна вэ? За параллел веб хэлбэртэй ангид сууж байгаа юм тийм үү? Тэгээ параллел веб хэлбэртэй ангид маань агаар орж иж байгаа. Тэр агаар ямар хэмжээтэй бол та нар болж чадах. Чадахгүй юу? Энэ дотор байгаа агаарыг хэмжиж чадахгүй юу? Агаар байхгүй за байгаа болов уу? Байхгүй. Агаар ямар хэлбэртэй бол? Хэлбэргүй юу? За тэгвэл энэ дотор агаар байгаа болов уу? Байгаа. Ямар хэлбэртэй? Ямар бит хэлбэртэй? За энэ тал нь хараа бүх тал нь ямар байна? Хэрэмгүүд нь тэнцүү байгаа битийг ямар бит гэх вэ? За энэ куб бит байна тийм ээ. Энэ куб бит дотор ямар хэмжээний агаар байгаа? Ямар хэлбэртэй? Хэлбэрээр нь яг энэ куб дотор бүх зайд нь агаар байгаа юу? Байгаа. Тэгвэл гэлээ энэ дотор ямар хэлбэртэй агаар байгаа? За куб хэлбэртэй агаар. Тэгвэл бүгдээрээ энэ агаараа куб хэлбэртэйгээ тооцоолоод олчих болох уу? Болно гэж бодож байна нар. За тэгвэл гэлээ анги маань параллел веб хэлбэртэй байгаа тийм үү? Куб хэлбэртэй анги байж болох уу? Болно тийм үү? За энэ анги байна. Та нар өмнө үзсэн байгаа тийм үү? Ямар хэлбэртэй гэж байна? Куб хэлбэртэй. Параллел веб хэлбэртэй байж болох нэ. За бид нар анги дотор байгаа юуг олгож байгаа юу лээ? За анги дотор байгаа агаарыг болчвол гэлээ. Параллел веб хэлбэртэй агаар байгаа тийм үү? Тэрийг бид нар ямар хэлбэртэйгээр тооцож олъё гэж хэллээ? Куб хэлбэртэйгээр тийм үү? За тэгэхээр анги маань куб параллел веб хэлбэртэй байж болох энэ ангид маань хэдэн куб агаар байгааг тооцож болох уу? За тэгвэл яаж тооцох вэ? Хэдэн куб агаар байгаа вэ? Та нар юу гэж бодож? За тооцож чадахгүй хэрэгтэй бол гараа өргөж байна. За квадрат хэмжээ 48 болохоор 48 2 дуу байгаа 24 м. Та нар санд нийлж байна. 24 квадрат багтана гэж куб багтана гэж зөв. Арай биш юм болов. За өнөөдрийн хичээлээр энэ асуудлыг бүгдээрээ шийдэж энэ анги дотор багтах агаарын эзэлхүүн буюу багтах зүйлийн хэмжээ тийм ээ. Эзэлхүүний тухай өнөөдрийн хичээл эзнэ шүү дээ. За өнөөдрийн хичээлийн сэдв нь эзэлхүүнийг олох гэсэн хичээл байгаа. За гарч хараач байгаа шүү дээ. За хичээлийн маань зорилго. За бүгдээр уншиж шүү дээ. За гарчгаа тавьчаад уншина. Зааж. За 2 дугаар уншаарай хүүхдүүд ээ.
За энэ зорилгоо биелүүлэхийн тулд бид нар ийм зорилтыг дэвшүүлж байна. За уншаарай. За зүйтэй. За та нарын өмнө багш нь шүү дээ. Ийм савууд тавьсан байгаа. Ийм савууд. Доотор нь юу өрсөн байгааг харж байгаа. Йотн. Йотн ямар хэлбэртэй? Хөөб. За энэ йотнгийн тоог олно. За бодолтой дэвтэртэйг үүсдэг шүү. За яаш та. За энэ йотнгийн тоог олно. Хоёр хэлбэртэй сав дотор йотн өрсөн байгааг ажиглаад йотнгийнхаа тоог бүгдээрээ олно. Ярилцаад болно шүү. За. За энэний үр дүнг 1 3 дугаартай хоёр хүүхэд хамтарч тайлбарлана. За йотн юм байна шүү. За энийг та нар олчихлоо. Нэг нь олчихчих. За бүгдээрээ хамтраад энд хэдий йотн байгааг болгоно шүү. За 1 3 дугаартай хүүхдэд тайлбарлана. За босгоод барьж үзээч ингээд хэдий йотн байгаа. Энд хэдий йотн байгаа, энд йотн байгаа бүгдээрээ ярилцсан. За нэгдсэн санааг бодолтой энэ дээр бичнэ шүү. Энэ дээр бичнэ. За ихтэйд энэ нь ямар хэлбэртэй битгэн. За ихтэйд энэнийхээ бодлыг дараа нь энэнийхээ бодлыг хийшээ. За тэр цаасан дээр томоор бичээ хийш. За. За энэ ямар хэлбэртэй бит сав бэ? Оо. За энэнийхээ бодлыг ихтэйд энэ дээр хамтарч хийшээ. За энэ ямар хэлбэртэй сав бэ? За энэний дотор байгаа куб йотнгийн тоог бол. За бүгдээрээ хамтраад ихтэйд энэ ямар хэлбэртэй? Энэ тэгшэнцэгт параллел тийм үү? Тэгэхээр энэ дотор байгаа йотнгийн тоог болно. За бүгд ярилцаад болоо шүү дээ. За 1 3 дугаартай хүүхдүүд бусчирж ярилцах учраас та анхаарч бүгд хамтраад тийш. За бичлээ бодолтой ярилцаа гэж. За бодолтой хийгээрэй. 1 3 дугаартай хүүхдүүд гарч тайлбарлана шүү дээ. За багаараа маш сайн хамтарч ажиллаж байна гэж ойлгоод багш нь. За багийн үнэхээр 5 баг маш сайн ажиллаж байна. За бусдаа туслая шүү. Бусдаа туслаараа. За туслаад хэмжээг нь тоолж болно шүү. За асуудлыг 1 3 дугаартай хүүхдээ шийднэ. За болж гэнэ үү? За йотнгийнхаа нийт тоог болоороо тийм үү? За энийг олцсон. За танах сайн байна. За гарч явж та. За 1 3 дугаартай хүүхдүүд гараад ир танаа. За 1-р агийн 1 3 дугаартай хүүхдүүд бодолтой хийсэн байна. За та нар хурлаараа шүү. За ишаа. Энд зогсож байгаа чанга дугаартай хэлүүлэн. За болоо. За байж байгаа шүү. За дараагийн багуудан гараад ир. Тэд нар бодолтойг үсээ гарч. За хурлаараа эднийх гарцсан байна. За хурлаараа. За бодолтойг үсгээр байгаа шүү. За ихтэйд энийг олчихсан тийм үү? За дараа нь энэнийхээ тоог олчихсан. За. За энэнийхээ бодлыг бас хийчих шүү. За арталтан хийж. За йотнгийнхаа тоог олж байгаа шүү. Яаж хэлбэр аргаар тооцоож байна? Яг хэдэн ширхэг йотн байгаа? Куб йотн байгааг болж байгаа шүү. Харагч нь уу та нарт? Аднаас нь харагч юм үстэй. За гарч ирээрэй ууш та. 2. За 3 тоолох гарч иш. 1 2 3. За тэднийгээ гарсан. За танах. За хурлаарай. За 1 3 дугаартай хүүхдэд гараад ирэх шүү. Йотнгоо барьж гарч иш штэ. Ааха. 1 3 дугаартаа нь йотнгоо бариад 1 дугаартаа нь тайлбарлчих шүү. За. За хурлаарай. 1 дугаартаа 3 дугаартаа йотнгоо бариад 1 дугаартаа нь тайлбарлана. За хурлаарай. За хурлаарай. Нэг 3. За. За 3 дугаартаа йотнгоо бариад. За хурлаарай шүү. За бүгдээрээ гарч ирсэн байна. Маш сайн байна. За одоо асуудлаа яриад суугаад байна. За танах. За эхэлж гарч ирсээрээ дараа ярьчих. Чиний юу ч яасан? Бодлоготойхоо хөвгтдээ хажууд энэ. За танах эхлээ ярьчих. За. Чанга дугаар ярьж шүү. Манай дэцгийо. Манай баг ярьлаа дэцгийо тань хамт байгаа юм. За.
Дээдл нөгөө юусээс ясгаа гоё. За дээдл нь 9 байсан уу тийм ээ? За 3-3-аар үрдсэн чи юу вэ? 3-3-аар үрдсэн 9 гарсан. За 9 гэдэг нь аль хэсгийнх нь тоо вэ? 1. За дахиад ягаа 3-аар үрдсэн ба шүү дээ. Яалтангийнхаа нөгөө давхар За болж энэ дөрч шүү дээ. Давхар өрсөн. давхар үрдсэн 3 байсан. За зүйтэй. За дараагийнх нь. За танах тайлбарлана. За суугаар асуудлыг маш сайн шийдсэн байна. За дараагийнх нь. Манайд ярьсан. Энэ дөрвөлжнээс энэ клиш өнцөгт клиш өнцөгт параллел фид бит байсан байгаа. Бид нар дээдлийн таны өгсөн ногоо өнгийн өргөн талын тоолоход 5 куб гарсан. Харин урт талыг нь тоолоход 4 куб гарсан. Тэгээд би манай баг 5-ыгаа 4 дөржээ 20 гараад тэгээд доош талыг тоолоход 4 шигэ куб байсан учраас 20-гаа 4 дөржээ 80 гарсан. Энэ параллел фид бидний бидэд нийтдээ 80 куб байгаа гэж манай баг тооцоолсон. Харин энэ жижиг куб бидээ дөрвөлжин өрсөн болохоор Болгон дээрээ даа. нийлээд дээдлийг нь тоолоход 4 шигэ доошоо 2 байсан болохоор 4-ийн 2-т үржээд нийт 8 байсан. Тэгээд 8 юу байсан бэлээ? 8 куб байсан. За. Тэгээд энэ дөрвөлжин дотор нийтдээ 8 шигэ куб байгаа гэж За маш сайн байна. Асуудлыг маш сайн шийдсэн байна. За дараагийн баг нь. За манай баг ярьсан энэ кубыг олоход энэ кубыг маань дээдсэн доошоо 3 байсан болохоор яагаад үгүй юу гэсэн доошоо 3 байсан болохоор ихийг 3 төгсгөө 27 байгаа кубыг юусэн. За сууж авч. За сайн. За суугаа. За дараагийнх нь тайлбар өгөх шүү. Манай баг ярьсан энэ квадратыг периметрийн Яотангийн тоог болгосон байгаа тийм үү? За тэгэхээр дээдлийн энэ урт нь 2 см, өргөн нь 2 см гэдэг. Тэгээд 2 дээр 2-ыг нэмээд 4 см. Периметр болгоход бол гарсан хариугаа 2-оор хөдөлгөх учраас 2-оор хөдөлгөхөд 8 см гаргаж байна. Хобби тоог болж байгаа тийм үү? За та нар асуудыг сайн сонсож байна. За параллел хэлбэрээ. Параллел бас периметрийг нь олсон. Тэгээд энэ уртыг нь биш өргөнийг нь тоолоход 5 см. Харин юу энэ бидний ингээд хажуу талаас нь ингэж тоолсон. Тэгээд энэ уртыг нь тоолоход 23 см болсон учраас хасрын 3-ыг нэмээд 8 см. Периметрийг 2-оор хөдөлгөх учраас 8-аар 2-оор дараа 6 см. За би энэ дотор хэдийн куб яотан байгаа гэсэн тийм үү? Тэгсэн чинь 16 куб яотан байгаа юм. 16 байна уу хөөе? За бодолтой суугаа ярилцаарай багш. За суугаа ярилцлаа. За танах хараа. Манай баг ярилцаад эхний энэ хэсгийн нийтдээ дээд хэсэг нийтдээ 16 байсан учраас За ямар өнгөөр будагдсан нь 16 байсан. ногоон өнгөр будагдсан нь 16 байсан. За таван ховш яот байгаа тийм. За асуудал маш сайн шийдсэн байна. За суугаа. Ганц хэлбэр яриа тийм үү? За энэ дээ штэ. За бүгдээ хараараа. Ийшээгаа 4 яотан байгаа. Тэгэхээр энэ ямар хэмжээ вэ? Өөргөн. За ийшээгаа 5 яотан байгаа. Энэ аль хэсэг нь вэ? Урт нь тийм үү? Тэгэхээр энд хэдийн яотан байгаа вэ? Шар хэдийн яотан бэ? 20 яотан байгаа тийм үү? 4 5 20 яотан.
За тэгвэл энэ цагаан хэд байгаа вэ? Цэнхэр хэд байгаа вэ? Хэд 20 вэ? 3 20 байгаа. 3 гэдэг маань юуг нь илэрхийлсэн бэ? За 3 давхрыг илэрхийлсэн тоо байна, тийм үү? За эхлээд бид нар юуг нь болсон бilé? Нэг давхрын ямар юугаар болсон бilé? Ямар хэмжээсийг олдог аргаараа болсон бilé? За зүйтэй талбайг олдох хэмжээгээр олцоод юугаар нь үржиж өгсөн бilé? За чи. Давхрын тоогоор үржиж өгсөн байна. Тэгвэл гэлээ энэ яотонгийн тоо бүгд гарч ийн үү? Гарсан байна, тийм үү? За тэгвэл энэ саяных бол параллел хэвт хэлбэртэй биетийн эзэлхүйнийг бид нар 20 юу лээ? 60 куб яот нь орж ингэ тооцоочлаа, тийм үү? За тэгвэл энийг хар. За ногоон хэдэн яотон байгаа вэ? 4. Хэдэн? Тэр шаран хэд байгаа? Тэгэхээр яаж олох вэ? За ихтэй ногооныхаа тоог яаж олох вэ? Талбай олдог аргаар. За тэгчээд дахиад яасан. Дахиад 2-оор үржиж өгсөн, тийм үү? За тэгэхээр энэ хоёрын яотонгийн тоог олох арга нь ижил байна, тийм үү? Тэгэхээр илэрхийлж байгаа тоонуудх нь ямар байна? Тэрийг бодож агаад дэвтэртээ үсгээр нэг тэмдэглээд ихтэй багш та. Дэвтэртээ. За та нар сая яотонгийнхаа хэдэн нэгж куб яотон байгааг болсон. За маш сайн олсон байгаа, тийм үү? Нэгж куб хэдэн нэгж куб яотон байгааг олсон байгаа. За саяны яотонгийн тоог олоход хэдэн тоог үржүүлсэн бэ та? Тэргээ бодож үзээрэй. Эхлээд юуг олсон бэ? Ямар томьёог олсон бэ, тийм ээ? Эхлээд юуг ин үржүүлсэн бэ? Дараа юугаараа үржүүлсэн бэ гэдгээ бичгэлгээ гэдэг тааш. Үгээр ч гэсэн бичгэлгээ гэдэг. Эхлээд юугаар үржээ, дараа нь юугаар үржиж өгсөн бэ? Тэргээ үгээр бичээд тааш. Тэгээд яотонгийн тоог олсон, тийм үү? За гараар өгсөн. За босоод хэлээрээ бус туулан биччихээ. Бус туулын санаатаа нийлж гэнэ үү? За цаан дугаар яриараа өгсөн. Уртыг нь өргөнөөр үржүүлээд давхрыг нь тоолж дахин үржүүлсэн. Та нартай санд нийлж гэнэ үү? Хэдэн хэмжээсийг үржүүлсэн бэ? Хэдэн хэмжээсийг үржүүлсэн юм? Сонсгцэн уу юу? Дахиад хэлээд өгөх шүү дээ. Уртыг нь өргөнөөр үржүүлээд давхрыг нь тоолж дахин үржүүлсэн. За хэдэн хэмжээсийг үржүүлсэн? За ямар хэмжээс? Давхарлсан. За тэр давхарлсныг дээшлж байгаа юм чи юу гэд нэрлэж болох? За давхарлж байгаа юм чин дээрээс нь давхарлаад өндөрлж байгаа юм чин өндөр гэд нэрлэн заа явж та. За тэгэхээр шүү дээ. Кубих ямар байсан бэ? 3 хэмжээс нь тэнцүү байсан, тийм үү? За кубын 3 хэмжээсэн хоорондоо тэнцүү байдаг байх нь шүү дээ. 3 хэмжээсэн хоорондоо тэнцүү. За параллел хэвтийн 3 хэмжээс нь ямар байх вэ? Тэнцүү байх уу? Үгүй. 3 хэмжээсэн хоорондоо өөр буюу ялгаатай байдаг байх нь шүү дээ. Ялгаатай. 3 хэмжээсэн хоорондоо ялгаатай байна. 3 хэмжээсэн хоорондоо ялгаатай. Хоошоогоо бодох хүсэлт байгаа. Өөрөө нөхөн шүү. За 1-р нь 1-ийг, 2-р нь 2-ыг, 3-р нь 3-ыг, 4-р нь 4-ыг, 5-р нь 5, 6 гэдэг ингээд нөхөж бөглөөр байгаа шүү дээ. За бичээр. За хурдан бодно шүү. За хурдаар авч та босоод маркераараа падмастраараа дээр нь бичиж. Энд нь. Падмастраараа бичиж шүү. За 1-р хөвгт 1-р хийг, 2-р хүн 2-р хийг гэж бод. За хурдан хийгээр авч та. За. Хил зараа 1-р хтэй авчих. За 1-р хөвгт за хурдан бодоор авч та. За хурдан. Юу ч яас падмастр ч яас падмастраараа бичиж шүү. Падмастраар. За хурдан бич. Арай тод гардаараа бичиж. Энэгээр авч бичиж шүү. За хурдл. За бусдаа хамтрын шүү. Багаараа хамтраад бусдаа чадахгүй дэ тусалж байгаа баг байна. Их сайн байна. За туслаараа нэгдэндээ туслана.
За багаараа хамтарч ажиллаад наадах бүснэгтэй нөхөж дуусгах нь. За хурдаараа шүү дээ. За гүгээрээ. За чадахгүйгээ нэгэндээ туслана. За танах нөхцөн үү? За зүйтэй. За аваа гараад ирэх шүү дээ. За зүйтэй. За энэ хүүхдийг сонсъё да. За одоо бүгдээрээ сонсъё. За эхнийд нөхсөн тоогоо хэлээрэй шүү дээ. Юу мэддэгдээд юуг нь олсон бэ? Энэ өргөн өндөр нь мэддэгдээд тэгээ эзлэгүүнийх нь таагаар. За 150 метр квадрат. Энэ чинь хэмжээ нь юу вэ? Энэ хэмжээг юу гэж байна? Сантиметр. За сантиметр куб. За Хоёрт нь болохоор урт нь мэддэгдээд өргөн нь мэддэгдээд өндөр нь за сонсороо. Та нарт тав нийлж гэнэ сонсон шүү. 64 дециметр куб болсон. За. Урт нь болохоор урт нь 6 мм, өргөн нь мэдэгдэхгүй харин өндөр нь 2 мм байсан. Тэгээд эзлэг нь 120 мм куб байсан. Тэгээд өргөн нь олон бол 120-га 2 таваагаар гарсан хариугаа За үрдээр. 6 таваагаар тэгээ 10 гарсан. За Дөрөвт нь өргөн өндөр эзлэгүүн мэдэгдсэн харин уртыг олоход бол бас л адилхан 50. за та нартаа тохирч гэнэ сайн хараарай шүү дээ. За тохируудаа хараарай. За тохирч байгааг хараарай. За баярлалаа. Асуудлыг сайн шийдэж байна. За маш сайн байна. За багаараа хамтраад асуудлаа сайн шийдэн штэ. За хүүхдүүд өмнө ч нэг юм байгаа. За энийг вэ харж ажиглаа штэ. Бүгдээр ажиглаарай. За энэ ирмэг дээр нь тоо бичсэн байгаа. Тоогийг хараарай бүгдээрээ. За ирмгийн хэмжээ ямар байна? Ирмгийн хэмжээ нь ямар хэмжээтэй байна гэж бодож байна. Тоогийг хараад. Ямар хэмжээтэй ирмэг нь? Кэдэс кэд хүртэл дугаарсан байна уу? 1-ээс 10 хүртэл дугаарсан байгаа учраас ямар хэмжээ гэж бодож байна? 10 см байгаа. Тэгэхээр ирэмгүүд нь бүгдээрээ ямар байна вэ? 10 см байна. За 1 гэсэн хэмжээгээр илэрхийлбэл 1 ямар хэмжээ вэ? 1 яг 1 дециметр хэмжээтэй байгаа энэ кубыг 1 дециметр куб гэнэ. За энэ 1 дециметр кубд за энийг харж байгаа шүү дээ. 1 дециметр кубд за энийг ямар куб гэж бодож байна? Хэмжээ нь ямар гэж бодож байна та нар? 1 см. Бүх ирмэг нь 1 см учраас энийг 1 см куб гэдэг. Энэ 1 дециметр кубд энэ 1 см куб хэд байгааг ажиглаад багштай дүгнэлтээ хэл. За ажиглаарай. За 1 дециметр куб шоо байгаа тийм үү? За за энэ дээр нөх кем гарч иж нөхгүй. За энэ дээр гарч иж нөхнө. Гэхдээ энэ дээр гарч иж нөхөр байгаа шүү дээ. За дүгнэлтээ энэ дээр гарч иж хийн. За энийг уншаарай гэж нааш ардаа. За энэ. Тэнцүү хэдэн сантиметр кубтаа тэнцвэ гэсэн. За бичээрэй. Кем бичгөө. За гараад ирэх шүү дээ. За хараарай шүү дээ.
Тий. Чи сая ажигласнаа дүгнэлт гэж бичсэн шүү дээ. За тэр шохоо тэр. Саяны тэр 1 дециметрийн куб чинь энэ 1 см куб хэд байгааг бол гэсэн ш тооцоод бодох гэсэн. За. За хараараа хүүхдүүдээ. За чи бодолтой тайлбарт. Яагаад ийм 1000 см куб гэж? Энэ 1 см куб байсан. Ийшээгээ ахаад 10 байсан учраас 1-ийг 10-аар үржүүлээд 10 см. Ахаад ийшээгээ 10 байгаа учраас 10-ыг ахаад 10-аар үржүүлэхээр 100 см. Тэгээд ахаад куб удаа шүү дээ. Тийм ээ. Ийм кубын тоог болж байгаа шүү дээ. За. Тэгээд ахаад 10 ийм давхар байгаа учраас 100-аа 10-аар үржүүлээд 1000 см. 1000 сантиметр куб багтдаг байх нь шүү дээ. 1 дециметр куб 1000 сантиметр куб. Саяны олсон аргыг ойлгоо та нар. Үр төрөг нь дээшээ өндөрлж өрсөн хэсэг 3-аар үржүүлээд гарч ирнэ гэж. За суучих шүү дээ. За одоо наа чи өмнө ч яг энэ ийм ижилх нь сав байгаа. Тэгэхээр энэ савыг та нар ямар хэмжээтэй сав гэж бодож байна? Куб тийм үү? Хэмжээ нь 1 дециметр куб сав байгаа юм. 1 дециметр куб. За энэ сав руугаа энэ усаа хийгээд багштай ажигласнаа хэлээд. За усаа хийгээ. За асахгүй гин тийм үү? За бүгдийн төвөдлөг хийн шээ тийм ээ. Бүх усаа хийн. За хуваарийг хараараа, хэмжээг хараараа, хэмжээтэй сав байгаа тийм үү? За тэр нь ажиглана шүү дээ. Бүгдийг хийн шээ шүү дээ. Бүгдийг хийсэн үү? За эндээс бас дүгнэлтээ бичнэ шүү дээ. За 1 дециметр куб сав руу хэд литр ус хийсэн бэлээ? За энд чинь 1000 мл хэмжээтэй усыг хийсэн байна. 1 дециметр куб сав руу тийм үү? Тэгэхээр та нарт энэ дээр юу гэж бичих вэ? Энэ дээр юу гэж бичмээр байна? За энд нь юу гэж бичих нэ? Миллилитр тийм үү? За энэ дээр хэм бичих вэ? За танахаас. За чи гарч ирчих шүү дээ. Бүтэн бичээрэй.